Сайн байцгаана уу? Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэг эхэлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Дорногов аймгийн Хөвсгөл сумын удирдлагууд болон орон нутгийн төлөөллүүд оролцож байна. За бид говийн бүсийн хөгжлийн гарц шийдэл тэр дундаа Дорногов аймгийн хөгжлийн ямар давуу талууд сумдуудад байгаа талаар онцолж байгаа. Ингээд өнөөдөр хэлэлцүүлэгт оролцох зочдоо та бүхэн танилцуулъя. Дорногов аймгийн Хөвсгөл сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга Соёл Сүрэн, засаг дарга Оюун Эрдэнэ, хувийн хвшлийн төлөөллөөс Мөнх Жаргал, залуучуудын төлөөллөөс Жаргал сайхан, шинэ оршин хөдөлгөөний төлөөлөл Үүр Зайх баяр гэсэн ийм бүрэлдэхүүнтэй өнөөдөр ярилцах гэж байна. Тэгэхээр эхний асуултаа сумын засаг даргаас тодруулмаар байна. Өнөөдрийн байдлаар Дорногов аймгийн Хөвсгөл сумын хөгжлийн чиг хандлага тэргүүлэх чиглэлд ямар салбарууд зөнхөлж байна? За мөн одоо цаг үеийн мэдээлэл өгөхөд энэ жил одоо ямар онцлогтой, зорилттойгоор хөтөлбөр боловсруулад ажиллаж байгаа. За Хөвсгөл сумын маань хувьд Дорногов аймгийн баруун урд сумдын нэг. За аймгийн төвөөсөн 170 км. За замууд Хэлийн Бомтоос 210 км, Хангилийн Бомтоос 130 км. За Хатанбулаг, Улаанбаатарх, Мандах гэсэн сумтайгаа хэлэлдэг. Урдсаараа бүгд найрамдах хятад ард улстай хэлдэг Хэлийн сум байж байгаа. За манай сумын гол эдийн засаг бол мал аж ахуй дээр түшгэлдэг. За мөн уул уурхайн тээвэрлэлт, уул уурхайн олборлолт бүтээгдэхүүн бол явагдаж байна. Эдийн засгийн хувьд бол. За энэ жилийг 2025 оныг бол Хөвсгөл сум засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлаж хөтөлбөрөө эхний удирдлагаа хэрэгжүүл, амжилттай хэрэгжүүлээд явж байна. За бүсчилсэн хөгжлийн гол зорилго бол тэнцвэртэй жиг төгжлөх асуудлыг бол хамгийн чухалчилж үзэж байгаа. Тэгэхээр танаа сум одоо үүн дээр ямар ажлуудыг, ямар одоо санаачлагуудыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа вэ? Дорногов аймгийнхаа сумдуудын хувьд илүү онцлог давуу тал юу байна? Мөн гэхдээ бүсийн хэмжээндээ бас сумдынхаа хэмжээнд хамтдаа хөгжих одоо ямар бодлого байгаа вэ? За манай сумын хувьд бол одоо нөөц байгаа вэ гэсэн үг тийм. Хатанбулаг сумтайгаа нэг харьяалагдаж байгаа. За Хатанбулаг сум баа бас өөрөө Дорногов аймгийн хэмжээнд мал аж ахуйн бас томоохон сумдын нэг. Дээр нь одоо логистик тээвэр, за Хэлийн Бомттой сум. Тийм учраас манай сум бол Хатанбулаг сумаас 75 км. Ингээ бүсчсээд бол энд уул уурхайн тээвэрлэлт, за хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж явуулахад бол нэм боломжтой. Нөгөө талаараа түрүүнд би хэлсэн манай сум аймгийн төвөөсөн 170 км, Хангимандрын Бомтоос 130 км гээд энэ хоёр замын одоо босоод ангилгийн замын бол яг уур зур дээр байдаг. Мөн замууд сумаас 5 толгой Өмнөгов аймаг орох энэ зам уур зур дээр байдаг. Тийм учраас энэ логистик тээвэр дамжин өнгөрөх энэ бүс нутаг бол манай сум юм аа. Мөн одоо Хатанбулаг сум, Улаанбаатар сум гэдэг юм уу баруун урд сумдынхаа бас яг голд нь хоёр сумаас 70 км-т байдаг учраас бас тэр хоёр сумтайгаа илүү ойр ажиллах үйлдвэрлэл үйлчилгээг бас манай сум дээр төвлөрүүлэх юм бол газар зүйн бол таатай орчин бүрднэ гэсэн үг. За газар зүйн хувьд одоо тээвэр логистикийн хувьд дунд нь байрлаж байгаа сумын гэх юм бол онцлог талууд бол их байгаа юм байна. Тэгэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн даргаас тодруулъя. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан ер нь одоо энэ сум орон нутгийг хөгжүүлэхэд ямар шийдэл хэрэгтэй гэж харж байгаа вэ? Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд танаа сум руу хандсан улс орон нутгийн чанартай төсвийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хэр хийгдэж байна? Энэ өөрөө шууд сумаас хамааралтай байна уу? Эсвэл одоо бодлогын хувьд аль шатндаа хамааралтай байна уу? За манай сумын хувьд бол газар зүйн байрлалын хувьд бол бас онцлогтой сум гэж хэлжтэй Хэлийн сум тийм ээ. За ер нь бол улсын төсвөр бол манай сумд бас сүүлийн жилүүдэд нэлээдгүй ажил хийгдэж байна. Одоо хамгийн сүүлийн ажил бол 2.9 тэрбумаар бол ерөнхий боловсролын 150 хүүхдийн сургууль баригдаж байна. За тэгээд ер нь бол цаашдаа бол манай сумд бол улсын төсвөр бол одоо 1.6 км бас хатуу уучлалтай зам тавина гэсэн бид бүхэн бас хүлээлттэй байж байна. За тэгээд ер нь бол цаашдаа сум орон нутгийг бид бүхэн бол манай сумын хувьд бол хөдөө аж ахуй, мал аж ахуй дээрээ, уул уурхай дээрээ ингэж түшгэлж хөгжин гэсэн төлөвтэйгээр бид бүхэн төлөвлөгөөтэйгээр харж байна. За тэгээд их хурлын 2024 оны 8 сарын 27 оны өдрийн засгийн газрын 21-р тогтоолоо засгийн газрын одоо мөрийн хөтөлбөрт бол одоо уул уурхайг
тийм ээ дөрвөн улирлын чанартайгаар хөгжүүлнэ гэд оруулаад ирсэн байж байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 сарын 3-ны өдрийн бас 02.0.05 тогтоолоор бол бас ерөнхийдөө тогтвортой боловсроо хөгжүүл тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэд бас ингээд тусагдсан байж байна. За мөн энэ жил 2025 оныг бол аймгийн хэмжээнд бол аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан байж байна. За тэгэхээр манай сумын хувьд бол хөлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бас боломжтой ийм бүс нутагтай байна гэж бид бүхэн бас энийг бол ингэж онцгойлон харж байгаа. Тийм учраас бид бүхэн бол нутгийн хөгжлийн төлөвлөгөөндөө бол одоо энэ 25 оны 3 сарын 26-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нутгийн хөгжлийнхөө төлөвлөгөөг баталчихсан. Тэн дээрээ болохоор аялал жуулчлалынхаа маршрутыг бас оруулаад өгчихсөн. За тэгээ хоёр газрыг шинээр одоо аялал жуулчлалын бүс болон суурьшлийн бүс болгоно гэд бид бүхэн төлөвлөлөөд ороод ирсэн байж байгаа. Тэн дээр бол одоо асан булгаан төшиглээд за тэгээд тэн дээр 77.2 га газар за тэгээд мөн сүлднөх толгой дээр бол нэг 10.3 га газрыг ингээд аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхэд ингээд төлөвлөлөөд ороод ирээд байж байгаа. Энийг одоо бид бүхэнд аялал жуулчлалын бүсээ хөгжүүлэхийн тулд бол бас энд бол иргэдийн оролцоо маш чухал. Манай сумын хувьд бол энэ жилиг бол иргэдийн оролцоог дэмжигчид болгоод зарласан байж байгаа. Энэ хүрээндээ бол бид бүхэн бол бас аялал жуулчлалыг бас нэлээд чухалчилж бас харж байгаа. За аялал жуулчлалын тухай та ярьлаа. Тэгэхээр Дорногов аймгийн Хөвсгөл сум бол манай Дорногов аймгийг зорин ирж байгаа 5 дахь ноён хутагт Данзан Гарвжаагийн төрсэн одоо нутаг гэдгээр нь бол монголчууд бол мэдэж зөвхөн одоо хамрын дээр хязгаарлагдаад яваад байна те. Яаж Хөвсгөл суманд аваачихвэ гэдэг бодлогыг бол та бүхэн ингээд боловсруулаад сая сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан юм байна. Одоо энийг таниулах тал дээр иргэдийг оролцуулах тал дээр ямар хөшүүрэг хэрэгтэй байгаа вэ? За манайхад ер нь хотогтуудын өлгийн нутаг гэдэг. Манай сумаас 3 хотог төрсэн байдгийг. Нэгдүгээр хотогт болохоор Агван гончиг маань одоо 1701 онд 80 наслаад ингээ манай суманд одоо та нутаг Гуатай гэдэг газар бол бунхалсан байдаг. Тийм учраас нэгдүгээр хотогт манай сумынхаа сумаас алтаа одоо 5 дахь ноён хотогтыг та сая ярьлаад Дулдуутын Данзан Гарвжаа гэж 1803 онд энэ Шуун шанд гэдэг газар Дорногов аймгийнхаа Хөвсгөл сумаас хойш ийм газар бас төрсөн. За ийм сайхан бэлэг оюун бэлэг төгсөн ийм хүн байсан. Дэлхийд даяар энэ хүнийг бол мэднэ. За энэ бол хотогт дараачин хүн 9 дугаар хотогт бас манай сумаас тодорсон байдаг. Энэ хүн маань бол бас одоо Шуун шанд 5 дахь хотогтын төрсөн нутгаас ойрхон сумаас хойш ийм мэндэлсэн 1984 оны ийм мэндэлсэн ийм хотогт байж байгаа. Тэгэхээр бид нар бол манай сумын хувьд бол маш онцлог энэ бол хотогтуудын өлгийн нутаг гэдгээр энүүгээр бол бид нар аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд одоо гадны аялал жуулчлалыг татахад бол маш чухал гэж бодож байгаа. Одоо энэ үсэндээ ганц хамрын дээр авахгүйгээр одоо Хөвсгөл сум гэдэг бол яг хотогтууд төрөн мэндэлсэн нутаг энерги их ундраг болсон ийм мэлми гисэн ийм нутаг юм байна гэдээ аялал жуулчлалын хүмүүс бол зорин ирнэ гэж бид хүн бас харж энэ бүс нутгийг бол аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд одоо зөвхөн ханги мандлын боомтоор орж ирэх төдий биш одоо манай улсын хувьд бол 61 оронд бол одоо визгүй зорчих эрхийг өгсөн байж байгаа учраас одоо гадаад дотоод олон жуулчид бол энерги авна одоо хотогтуудын нутгаа гэж зорин ирнэ гэж бид хүн бас төсөөлж харж байна. За энэ жил 2025 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарсантай холбоотойгоор яг энэ та бүхэн өөрсдийн боловсруулсан баримт бичиг болон маршруттай холбоотой асуудлаар яаж хамтарч ажиллаж байгаа вэ? Ер нь одоо эдийн засгийн бас хамгийн чухал солонгоруулах салбар бол манай Дорногов аймгийн хувьд ялцчгүй аялал жуулчлалын салбар гэж өнөөдөр сумдууд бол нэлээд онцолж байна. Ер нь бол аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бид бүхэн болсон орон бүс нутгад хөгжүүлэхийн тулд бол яг хөглөө бид нар бол ер нь орон нутгийнхаа бас өөрсдийнхөө төсөөллийг гаргасан төлөвлөсөн байж байна. За түүхийн дурсгалт газрыг үзүүлэх гэсэн аяллаа маршрутыг 8 газар үзүүлнэ гэдэг ингээд бас гаргасан. Манай сумын хувьд бол одоо аймгийн хэмжээд 100 гаруй одоо сум хийд байдаг бол манай суманд 14 сум хийдэнд тойр байж байна. За тэгээ археологийн дурсгалт газрууд бол нэлээдгүй байж байна. Одоо нөгөө Хүн буш, Монгол буш, Дөрвөлжин буш, Уулын буш гэх мэтийн 17 нэр төрлийн буш муухан бас ингээд манай суманд байдаг. Одоо түүхийн дурсгалт газруудыг үзэхээр бол аялал жуулчлалын бол манайд ирэх боломжтой. Манайх бол маршрутаа ингээд 7-8 жилээр ерөнхийдөө ингээд төлөвлөлөд гаргацсан байж байна. За мөн тэгвэл тэрнээс гадна байгалийн үндэстэн газруудыг үзэхээр бас
бас нэг өөр маршрутаас гаргаж болж байна. Тэрүүгээр мань одоо манай нутгтын хөлгийн 3 нутгийнхаа хөлгийн нутгууд тэгээ мөн түүх Чингисийн 9 тугийн нэгийг хадгалж байдаг. Тийм ээ дагуул 8 тугийнх нэгийг хадгалж байсан сүлд нь хөх хайрхнаар минь одоо ингээд ир цаатаад морилоод явах юм боломж байна. Тэгээ одоо хамгийн өндөрлөг цаг хотог уулаар минь бас саатаад асуун булмаар булгаараас одоо гинхэн яриад ах юм бол зөндөө олон байгалийн сайхан үзлэнт газрууд бас байна. Инхээр бид бүхний хувьд бол одоо дурсгалт газар аяллахын маршрутыг дурсгалт газар одоо үзлэнт газар гэдгээр ингээд англиад бас маршрутаа ингээд гаргаж болж байна. Энэ дээр маань яг иргэд гэхлээр яаж төр засаг бол ингээд маршрутыг гаргаад газар нутгаас шийдээд суурьшлагын бүсийг ингээд тогтоогоод өгчин. За иргэд маань энэ дээр яаж анхаарч ажиллах юм гэхлээр ерөөсөө бизнес эрхлэгчид иргэд маань болохоор манай сумын хувьд бол нөгөө мал аж ахуй дээр суурилсан сум одоо хөдөөгийн малчит маань иргэд маань яах вэ гэхлээр орон нутгийнхаа онцлогийг харуулсан тийм ээ. Одоо онцлогийг харуулсан одоо жижигхэн хөтөлбөр боловсруулад ирж байгаа жуулчдад үзүүлээд өөрийнхөө орхийн орлогоо нэмэгдүүлээд байх боломжтой. Мөн тэгээ дөрвөн улирлын гэж бид нар засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байж байгаа шүү. Тэрийг бол манай сумын хувьд бүс нутагт бол хөгжүүлэх бүрэн боломжтой байж байгаа байхгүй юу? Одоо морио, тэмээгээ, унлах тэрглээ тийм ээ. Амьдрал аж ахуйнхаа одоо Монголынхаа өв соёлыг дэлхийн нийтэд түгээгээд жуулчдыг татаад дөрвөн улирдаа ингээд бид бүхэн бол үзүүлбэрээ үзүүлээд байж байх боломжтой гэж бид хүн бас мачт маань орлоготой болно. Мачтаан дагаад бизнесмэнүүд маань тэндээ очиж суурьшаад хоол цайныхаа газрыг одоо үйлчлэгэнийхээ газруудыг байгуулад ингээд аль аль тал нь орлогожоо явчих боломжтой. Бид хүн бас ингээд аялал жуулчны хүлээж авах бол бүрэн боломжтой гэж харж байна. Бүс нутгийн аялал жуулчлал дээр ямар амбицтай байна танаас юм? Бүс нутгийн аялал жуулчлал манайх одоо олон замын уулзвар тийм ээ. Тийм учраас бол бүс ноён утагт өөрөө галбын 3 хийдэг байгуулсан байдаг тий. Тэгэлгүй яах вэ? Дэмчгийн одоо өмнө говь тийм ээ. Өмнө говь, дорн говь ингээд галбын 3 ингээд нутгаар ингээд яваад сүм хийдүүдэд байгуулад аялын тоглолтоо хийгээд ингээд түмэн болыг саян гээгүүрээд явж ирсэн энэ хүн болохоор одоо дэлхийд данстай энэ хүн. Энэ нутгийн өмнө нутгаар явхад бол одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүсчилж одоо аялал жуулчлалыг одоо ингээд маршрутыг тогтоох явхад бол бүрэн боломжтой гэж харж байгаа. Манайх бол одоо яг төв зам манайх бол альч аймгийн дээр ингээд явхад гол зам. За ямар тач сум орон нутгийн төвшний тухайд бодлогоо боловсруулад маршрутаа тодорхой болгоод ингээд ажиллаж байгаа юм байна. Одоо энэ бүсчилсэн хөгжлийн чуулган болох үед бол энэ санал илүү тодорхой болох ах гэж бодож байна. За дөнгөж сая та ярьлаа. Бизнес эрхлэгчид болон одоо малчтаа нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал гэдэг юм бол өнөөдөр аягүй чухал болсон байна. За үүн дээр бол манай хошоологчид бас нэг талаар хошоо болж нэгдээд орон нутгтаа энэ бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжснээс гадна аялал жуулчлал дээр ч бас хамтарч ажиллах боломж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хошоологчдын төлөөлөл өнөөдөр оролцож байна. Одоо танаа сумд хичнээн хошоо байна. Танаа сумд байгаа хошоон дундаа танаа хошоо ямар чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа вэ? Үүн дээр одоо бас төрөөс ирж байгаа энэ дэмжлэг маань хэр бодит дэмжлэг болж байна? За, манай сумд маань гарвуу хошоо байгаа. Тэгээд манайх бол одоо яг хүрийн чиглэлээр мах суу, ер нь махан дийлэнх чиглэлээр ингэж өсгөж үржүүлнэ гэсэн 10 өрх нийлээд нэг хошоо байгуулсан байгаа. Одоо хошооллоо маань одоо яг энэ 24 оноос эхлээд үйл ажиллагаа маань дөнгөж эхлээ явж байгаа учраас одоохондоо бид нар бол яг дүгнэлт хийгээд тийм байна, юм байна гэхэд бол бас одоохондоо хэлэхэд бол хэцүү байна. Гэтэ яг эхний ээлжинд бол ямар ч хүмүүсээ суглараад тэгээд дээр нь манайхан ч нөгөө хөдөөний хүмүүс маань нэг юу нь болохоор яг одоо төв суурин газрын хүмүүс шиг яг нэг дороо багц байх бас хүндрэлтэй. Нөгөө бусд маань бас адилхан хошооны гишүүд маань бас ардаа малгүйтэй учраас тийм ээ. Ер нь бол нийлээд ялангуяа сэний ярьж байгаа аялал жуулчлалч гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйл дээр хамтраад ингээд яг сүү цагаан эдэнс эксүүлээд бол манайхаа одоо манай энэ хошоол бол бас дэмжлэг үзүүлээд ингээд хамтарч ажиллахад бидний тэгсэн хийж байгаа үйл ажиллагаанд бас хөрхөн дэмжлэг болно л доо. Тэгээ бидний цаашдын зорилго бол ер нь бол малчин өрхүүдтэй өөрсдийн гэсэн одоо тийм хувийн орлоготой болгох тийм ээ, нэмэлт орлоготой болгох. Тэгээд дээрэс нь одоо энэ засгийн газраас биднийг дэмжих юм гэх юм бол одоо манайх чинь бүсчилсэн юу гэдэг Хатан булаг сумтай нэг бүс болдог байхгүй манайх. Тэгэхээр Хатан булаг сум, Өсгөл сум хоёрын маань зааг дээр ханги манлын бомб гэд байдیں۔ Тэрэн дээр маань одоо нэг сүү цагаадаа боловсруулах тийм үйлдвэр байдаг бол одоо бидний зүгээс л одоо бид нар ч нэг аслагдсан сум учраас сүү цагаан эдэгээд төдийлөн наашаа авчирч зах зээлдээ борлуулах бас жоохон боломжтой бас жоохон дутмаг байдаг. Тэнд маань тийм үйл ажиллагаа, тийм үйлдвэр бариад ирэх юм бол бас хөдөөний малчид болон Хатан булаг сумын маань бас манай Өсгөл сумын хошоологчдод
оршооны гишүүд маань гэсэн бас сүү цагаан эдийн тийшээ нийлүүлэх боломжтой болж байгаа. За баярлалаа. За сүү цагааны үйлдвэрийг сүү цагаан эдийн үйлдвэрийг хатан болог суманд Тэгээ хань мандлын бомтон дээр байхгүй. бомт дээр тулгуурлаж байгаа. Манайхаас одоо хатан булгаас чинь 90 хэд байт юм уу да. Хань мандлын бомт чинь. Манайхаас бол манай хөдөөгөөс манайх ч одоо сумаас сурагч манайх одоо миний яг үйл ажиллагаа явуулж байгаа бидний хоршоо бол одоо сумаас сурагч 90 км-т байдаг байхгүй юу. Тэр хань мандлын бомт манайхаас 55 км-т байдаг. Тэгэхээр бас биднэрт илүү нөгөө ойрхон учраас тэднэртэй бас одоо энэ чинь маш олон компаниуд том тэрэгнүүд одоо нүүрсний юунд орж байгаа тэр юм дээр нас үйлдвэр байгуулчих юм бол бид нар тийшээ бас сүү цагаан эдэгээ одоо нийлүүлж сүүгээ бүтээгдэхүүнээ нийлүүлж бас махаан гэсэн тийшээ нийлүүлж авах боломжтой болж байгаа. За баярлалаа. За бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа. Тэгэхээр сум орон нутагт ер нь бизнес эрхлэх боломж нөөц ер нь хэр байгаа вэ? Зах зээл ер нь хэр хангалттай байна? Энэ тал дээр эхлээд таны саналыг сонсъё. За бизнес эрхлэхэд хөдөө орон нутагт бол одоо боломж нь бол биднэрт бол байдаг. Манай сум бол одоо сор говь айл баян гэдэг хоёр уурхай ажилдаг. Тэнд бол бид нар бол хүнсний бүтээгдэхүүнээ бол нийлүүлэхэд бол боломж бол бий болдог. Тэгтлээ бол одоо бизнес эрхлэж байгаа яг гол асуудал нь бол хүндрэлтэй асуудал ажлын байр гэж гэдэг биднэрт бол. Бид нар одоо ингээд сумдад бол одоо нөгөө хүн авч ажилуулъя гэхэд хамаг боловсон хүчин залуучууд төлөвшрөлөө дагаад төв суурин газраад явцдаг. Ажлын байр хийх хүн айгүй ховор асуудал үүсдэг нэгт. Хоёрт гэвэл нөгөө худалдаа авалтын талаар бас асуудал үүсдэг. Төв газар чинь бол одоо 1000-аас дээш хүмүүс худалдаа авалт хийн. Тэгээ өдөө орон нутагт манай сум бол 1500 гаруй хүн амтай. Тэрний одоо их 70% нь бол 80% нь бол малчид байдаг. Одоо бидний одоо хамаг худалдаа авалтыг үйлчлэгийг явуулж байгаа одоо малчтал байгаа гэсэн үг байхгүй. Малчтад одоо худалдаа авалт хийхэд бол түүхийд нөгөө махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах ямар ч тийм боломж байхгүй. Одоо энийг л бол бас боломжтой бол анхаарад малчтыг орлогожуулах тал дээр бол анхаармаар юм гэсэн асуудал таммаар л бизнесний хувьд бол бизнес хэрэглэж байгаа хувьд. Тэгээд бол бас хэрэг биднэрт бас татварын асуудал байна. Татвар гэдэг бол одоо тэгээд төв газар бол татварыг бол 10%-аар гэж гарчдаг. Хөдөө орон нутгийн бүсчилсэн сумдууд бас адилхан 10% гэхэд тэр нь бол хүндрэл байдаг. Яагаад гэвэл бас л хүн амын төлөвшрөл худалдаа авалтаас шалтгаалаад байгаа байхгүй. Болдогсон бол энийг бол одоо төвд 10 байдаг бол хөдөө орон нутагт нэг 5%-тай ч гэсэн болгох боломж байдаг болов уу гэж бас бодож байна. За тэгээд жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээл хөнгөлтэй зээл гэж авдаг. Энэ бол хөдөө орон нутагт бол бас л хэмжээнд багаар очдог. Тэр болгон хүн тэрэнд хамрагдаж чаддаггүй. Одоо хэрэг хамрагддаг байсан бол залуучууд одоо бизнес эрхлэж байгаа улсууд чинь хөдөө орон нутагт боломж нь байгаа юм чинь тэнд очиж ажиллах, амьдрах боломжийг бол бий болгох бас зүйтэй л гэж бодож байна да. За баярлалаа. За залуучуудын төлөөлөл оролцож байна. Тэгэхээр хүсэл суманд амьдарч байгаа та бүхний хувьд ер нь одоо сум орон нутагт ажиллаж амьдрах боломж юу нь хэр байна? Ажлын байр хэр байна? Залуучууд орон нутагтаа доктор сургалтад ажиллаж амьдрахын тулд хөшүүрэг нь юу вэ гэж харж байгаа юм? За сум орон нутагт бол одоо амьдрахын давуу тал бол цаг хугацаа алдахгүй. Ер нь бол амьдрах орчин нөхцөл бол гайгүй бүрдсэн, дулаан цэвэртэй болсон. За үүнийгээ түшиглээд бол бүсчилсэн хөгжил говийн бүсийнхаа энэ аймагуудаар орон сууцчулвал залуучууд одоо заавалчгүй төв газар гэлтгүү сум орон нутагтаа очиж амьдрах юм таатай орчин бүрдэх байгаа. Тэгээд залуучууд ер нь бол бизнес сум орон нутагт эрхлэхэд бол ер нь бол төр засгаас юм орон нутгаас нь санхүүгийн дэмжлэг жижиг дунд үйлдвэр дээр нь сайхан хөшүүрэг болоод дэмжиж өгчүүд залуучууд заавалчгүй төв суурин газар гэлтгүү сум орон нутаг руу бас чиглэж ажиллаж сум орон нутагт амьдрах тийм хөшүүрэг болох юм бодоо гэж бас залуучуудад бас үзэж байгаа. Тэгэхээр одоо энэ 7 бүсээс говийн бүст болвол маш их том төслүүд хэрэгжиж байна. Тэгэхээр залуучуудыг энэ говийн бүст ажилуулж амьдруулахын тулд бусад бүсүүдээс ямар илүү бодлого хэрэгжүүлээсэ гэж одоо боддог бай. Бодлого гэх юм бол одоо яг тэр сум орон нутгийнх нь онцлог дээр суурилсан барилга байгууламж ч гэдэг юм уу залуусыг илүү татах сум орон нутагт нь ажил чиглүүлэх
тийм таатай нөхцөлийг бүрдүүлж эдийн засаг болон амьдрах орчноор нь хангаад өгөх юм бол залуучууд бол орон нутагт ирж ажиллах тийм төлөвшөлтэй байна гэж ерөн үзэж байгаа. За тэгэхээр засаг дараагаас тодруулъя те. Тэгэхээр энэ орон нутгийн иргэдийн амжиргааг дэвшлүүлэх тал дээр ямар одоо асуудал байна вэ? Энэ дээр нь ингээд туслах гэхээр нэг ийм хэрэгцээ шаардлага гараад ирдэг гэдэг юм уу? Дэд бүтцийн хувьд гэдэг юм уу? Ер нь ямар асуудлыг шийдвэрлэж ер нь цаашаа алхах вэ? За ер нь бол одоо манай сумын хувьд бол би түрүүнд хэлсэн давуу талаан бол хэлчихлээ. Тэгэхээр энэ давуу талыг бий болгохын тулд бол энэ бүлчсэн хөгжлийн үр дүнгээр ханги мандлын бондыг энэ Сайншинд хоттой холбох, замун үдийг одоо ханги мандлын бонд хатан болготой холбох. Энэ зам бол эдийн эднийг зам гэж бодож байгаа ч гэсэн энэ бол одоо хүний амьдралд гол хэрэглээтэй төцөж байгаа. Тэгэхээр энэ холбогдоод ирэх юм бол манай сумын онцлог маань яг тэр төв дунд нь байж байгаа учраас тэнд суурших иргэдийн тоо өсөд. Иргэдийн тоо өсөд ирнэ гэдэг маань манай бизнес эрхлэгч хэлж залуучуудын төлөөс маань хэлж байна. Иргэдийн тоо өсөд ирэх юм бол нөгөө бизнес эрхлэгчдээс худалдаа авах хүний тоо өсөд ирнэ. Тэнд барилга байшин байхад түүнийг худалдаа авах ажиллаж амьдрах хүмүүсийн тоо өсөд ирнэ. Ингээд энэ юунасаа уялдаатай болоод хүн ам сууршаад ирэх юм бол хөгжил бол бий болно гэж харж байгаа. Нөгөөтэйгөр түрүүнд бүсчилсэн хөгжил ярьж байна. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой Монгол улсын засгийн газар хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн нэг бол манай сум дээр хэрэгжиж. Энэ бол одоо нэг уулуурхан бүтээгдэхүүнийг дахин үйлдвэрлэх угаах үйлдвэр манай сумын одоо айл бай уурхай дээр хийгдээд ажлууд нь явж байна. Энэ үйлдвэр маань одоо бүрэн хэмжээнд ингээд ороод ирэх юм бол говийн бүсэд тэр дундаа одоо манай хөвсгөл сатангийн бүсэд бол нэлээд олон ажлын байр нэмэгдэнэ. Энэ ажлын байр бий болоод ирэхээр аль нэгэн төв суурин газрууд бол энэ улсуудын одоо амьдрах суурин бий болно. Тэгэхээр энийг бол одоо яхаа аргагүй байгаа өсгөлсөн гэж харж байгаа. Тэгээд хүн амаан дагаад бол одоо суурьшлийн бүс бий болоод ирэх юм бол өсгөл сумын бүхий салбар хөгжих боломжтой. За эрсдлээ тооцохгүйгээр ер нь цааш алхахгүй гэдгийг бол бодлого бол тодорхой хэлж байгаа. Тэгэхээр энэ орон нутгийн гамшигын эрсдлийг буруулахад төр иргэний оролцоог хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа. Танаас өмнө одоо энэ гамшиг үзэгдэл энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөв санхүүгийн байдал ер нь хэр тавигддгийг үүн дээр ямар бодлого байгаа вэ? Хурлын дарга. За ер нь бол бид бүхэн бол одоо энэ сүүлийн үед бол цаг бас нэлээ цаг агаар аюулт үзэгдэл гамшигт үзэгдүүд бол нэлээдгүй гардаг болчлоо. За бид хүн бол энд бол бас төрөө иргэн бас хамтын хүчээр энэ одоо эрсдэл багтаагаар даван туулах хэрэгтэй. Тэгэхээр төрийн зүгээс бол бид бүхэн бол бас тухайн гамшигт үзэгдлийн одоо тулгамдахад явах вэ гэсэн ерөнхий болон наривчилсан үнэлгээгээ бас хийцэн байх хэрэгтэй. За тэрийг тооцоолсон байх хэрэгтэй. Тэгээ байгалийн гамшигт үзэгдүүдийн давтамж эдийн засгийн хор нөлөө тийм ээ тэр бүхнийг тооцоод нарийн сулгаа гаргацсан байж ах хэрэгтэй. За тэрнээс гадна тэгээ тэрийг даван туулахын тулд бид юу хийх вэ гэхээр одоо бол гинтийн адар бороо за зарим жилийн цасцууд бол гинтийн байгалийн давагдшгүй хүчин зүйлийн өмнө бол хүн гэдэг бол бас өчүүхэн амтна. Тэгэхээр ерөөсөө бид бүхэнд энд мачт маань иргэд маань бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хариус аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Мачт маань өөрсдөө одоо тижэл өсөөнд тариад бэлдчихдэг. За бид нэр төрийн зүгээс бол ерөнхий судалгаанаа гаргачихсан байж байгаа. Тэн дээр техник тоног төхөөрөмжийн хувьд бол бэлэн бас бэлтгэгдсэн байх ёстой гэж би бас тийм учраас би тэгж аль аль талдаа хариуцлагатай бэлтгэлтэй ээжиж энэ байгалийн давагдшгүй хүчин зүйлийг эрсдлүүдийг бол давж гарнаа гэж бас тооцоолж байж байгаа. За баярлалаа. Засаг дараагаас тодруулъя. Тэгэхээр энэ бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан одоо энэ говийн бүсийн аймагуудад сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, за Дорногов аймагт салбар дундын дадлага үйлдвэрлэлийн баз байгуулна гэсэн нэг ийм заалт яваад байгаа юм. Тэр үүнтэй холбоотойгоор одоо уул уурхайтай сумын хувьд, тэ мал аж ахуйтай сумын хувьд, мөн одоо бомбттой ойрхон сумын хувьд энэ ажиллах хүчний нөөцийн тал дээр ер нь бас доктор сууршилтай ажилуулах, ер нь одоо энэ ажлын байр байгаад энэ ажиллах хүчин алга байна гэдэг дээр ямар бодлого хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? За түрүүнд хэллээ манаас бүс нутагт бол одоо энэ гэрэлт говьгээ том уул уурхай улсын хэмжээний том төс хэрэгжих гэж байна. Тэгэхээр энд бол мэдээж уул уурхайн чиглэлийн маш олон ажиллах хүчин бий болно. Яг одоогоор зүгээр өнөөдрийн байдлаараа харахад бол манай бүс нутагт түүнд ажиллах хүчин бол хомос байна. Тэгэхээр үүнийг сургах, бэлтгэх ажил бол яахаа аргагүй төрийн үүрэг, бидний үүрэг болж байгаа. Тэгэхээр одоо бүс нутаг дээр одоо манай
өсгөл сум дээр ч юм уу үүнийг яг энэ уулуурхайн энэ чиглэлийн сургалтын төв бий болгох, за одоо коллеж бий болгох ч гэдэг юм уу, ийм боломж бол байж байна. Дээрээс нь одоо түрүүнд хэлсэн хатан булаг сум өсгөл сум хоёр одоо малажихын чиглэлээр Дорногов аймагтаа тэргүүлдэг юм сум. Тийм учраас мал махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг бий болгох энэ баазыг бол одоо манай бүс нутагт бий болгоход бол бас боломжтой. Үүн дээр бол одоо манай хоршоолч гэдэг юм уу, жижиг дунд үйлдвэрлэгч гэдэг юм уу, хувь сууч гэдэг юм уу, мандайлж бас оролцохны шаардлагатай болж байгаа. Оролцоод энэ бий болгох чиглэл дээр бол төр бол одоо өөрийн гэсэн дэмжлэг тусцааг үзүүлэх нь шаардлагатай. Газраас авахгүйзаад одоо эрчим хүчнээс авахгүйзаад ч гэдэг юм уу тийм ээ. Энэ чиглэлийн юмнуудыг бол дэмжих шаардлагатай болж байгаа. За баярлалаа. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэгт Дорногов аймгийн Хөвсгөл сумын удирдлагууд болон орон нутгийн төлөөллөд оролцож өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжлийн бодлогод одоо Дорногов аймгийн Хөвсгөл сум болвол мал аж ахуй, за уулуурхай, за аялал жуулчлалын энэ салбарыг хөгжүүлснээр бол оролцох боломж дэд бүтцтэй мөн одоо энэ газрын байршлын хувьд давуу талтай гэдгийг онцлоо. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.